Дэлжис мэлжис ингэ хөвчлөнд орчих гээд орцсон уу? Тэгэхээр эн чинь зүрсэх ингийн ярьсан шулуун шүү тийм ээ. Мэдлээ тий. Ерөнхийдөө нөгөө подкаст хийж байгаа баг чинь тойрч явахаар сонин зарингийнхан гэсэн тийм ээ. Ер нь та нар яг юу хүсэж байгаа? Яг юуны төлөө энэ подкаст хийгээд байгаа гэсэн асуулт ирсэн гэж ойлгосон. Хэн бэ? Тий. Та нар ер нь яах гээд ямар зорилго хийгээд байгаа? Хэрвээ эндээ хариулаад за сон зарингийн ухсарныханд болчлоо гэж тэнцэх юм бол та нар тэнд дараагийн тэднийхнээс дараагийн подкаста буулт авах хэрэгтэй авах гээд шүү дээ. Ер нь нэг ийм тавьчия гоё юм байна чинь цаг хэмнэх цаг авах хугацаа тийм. Ерөнхийдөө ингээд бодохоор би ингээд ярьж байгаа амар монгол аахгүй. Тэр чи би нөгөө ингээл ярьж штэ. Тэгэхээр та нар ярьсан дээр аахгүй. Миний одоо сүүлийн ингэж удаад байхгүй. Подкаст зүүн зорилго. Нийгэмд чи одоо ингээд тодорхой хэмжээний залуус нь ингээд үлгэр дөрөд үзүүлж байгаа шүү дээ. Одоо манайс нь инфлюенсер гэж нэрлэдэг байгаа. Тэнгүүж яг ингээд Монгол газар шороо ингээд гисэн хүслээ ч юм уу те яг нэг байгальтай ээлтэй амьдрах одоо хохирол хонжоо гэдэг ч юм уу те энийг ингэж үлгэрлж идэг бас хүмүүс гараасаа гэж бодоод байгаа хгүй. Тийм болоосаа гэсэн хүсэж байгаа улмаас билээ. Яг миний нэг хүслийн бол тийм байгаад байгаа подкаст хийж байгаа. Тэг илүү олон яг Монголда хайртай инфлюенсерүүд төрөөсөө эх орондоо хайртай, үр хүүхдтэй хайртай, газар шороондоо хайртай. Одоо бид нар ерөнхийдөө чи хэм бэ, би ер нь яах гэж төрсөн юм бэ ч гэдэг юм нэг ийм нийтлэг асуудал байдаг тийм ээ. Бүх шашны хувьд, бүх ихтгэл өмчлөлийн хувьд байдаг. Тэнгүүд за энийг болохоор нэг 10 хэдэн жилийн ч гэдэг юм уу нэг улаачийн туулал яг ингээ онгодууд гэдэг болохоор би юу гэж боддог гэхээр хувийн одоо фитнесийн хувийн ба тасгалжуулах шиг яг тухайн хугацааны тухайн удмынхаа үр хөвгтийг тасгалжуулж байгаа хувийн тасгалжуулж хардаг байхгүй. Тэнгүүд тэр тасгалжуулалтын хүрээгээр юу гэж харж байна гэхээр яг би хэмбэ би тэмбэ яах гэдэг нь гэдгийг болохоор тэр хүнийг юу нь явж ингээд одоо ингээд бодохоор 10 хэдэн жилийн дараа ингээд бодохоор ингээд 40 хэдэн настай ингээд бодохоор юу гэхээр тухайн хүнийг ердөө зорилгон тодорхойлоо. Одоо тэр байтугай зорилгон тодорхойлж яагаад хэлж байгаа гэхээр яг энийг болохоор нөгөө домч онгодуудын ярьдаг бас л онгодуудын ярьсан жишээж авахаас гарахгүй юу гэхээр хар сүнс онгод хоёрын ялгаа юу гэхээр ердөө хооллолтоор ялгаатай гэж ярьдаг байхгүй. Өөрөөр хэлбэл юугаар хоолдог. Нэг нь болохоор зөвхөн хүрттэй болгоноос хооллоод идэг. Хүрттэй левел тэр нь хүн байна уу, амтан байна уу хамаагүй очил хүрдэн дээр наалдаад очиж шимэгчлээл тэр шимэгчлээ дуус хүртлээд байгаад өөрөө хүчжээл тэнгууд хүчингүүд дараагийн хүнээ барьж аваад дараагийн хүрттэйг барьж аваад явдаг бол онгод гэдэг бол харин тухайн хугацааныхаа чадамжийг тухайн хугацааныхаа сэрэх ёстой эд эсэх сэрээгээд тэгээд юуны төлөө бууж байгаа, яах гэж бууж байгаа, ямар үлийг бүтээгч байгаа, ямар үлийг мөр болгож байгаа. Энийний тулд улаачаа яаж хөгжүүлэх юм, удмаа яаж засах юм тийм ээ. Удмаа засна гэдэг нь ердөө ийм гоё сургаал айлдаал ингээл бүр амар гоё үг ярих бол биш байгаа тоххой. Юу гэхээр удмаа засна гэдэг ердөө одоо жишээ манай онгодууд юу гэж ярьдаг гэхээр за энэ хүмүүс хэлж байгаа онгод бидний яриа бол хамгийн эхлээд миний улаач юу буюу чамд хамаатай шүү надад байн гэлдэг. Одоо ингээл онгод бугаал тааж юм ярьлаа гэхэд тэр нэг ихлэ тэр үг нь хамгийн эхлээ надад хамаатай байгаа байхгүй. Тэнгүүтээ за удмаа засна гэдэг чинь юмыг харах онцог. Юмыг хүлээж авах онцог. Хүм магадгүй нэг амьдралаа гомдлол за утаатай байна гэдэг юм амьдрал хэцүү байна гэдэг юм дандаа нэг юм сөрөг талаас юмыг хараад ахаар нөгөөх чинь хүн өөрийнхөө явсараа одоо онгодын хэлээр бол нэг авирлуугаа очино. Гурван бүхсмэл рүүгээ. Тэнгүүд онгодуудын ихний зорилго нь миний харж байгаа болохоор юу гэхээр ердөө хүний гарц гаргалгаа бүтээх зорилго руу тэр бүтээх арга зам руу тэрийг арга замыг суулгах дадлал руу тэрийг суулгах төвчээрч юм. Яг тиймэрүүд бид нэг ингээд зориул ингээд бол яг хөгжүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр яг сая хүслэнгийн хэлсэн шиг яг нэрээ тийм Монгол инфлюенсерүүд одоо өстэй тэр нөгөө содоо ярьсан байсан шүү дээ. За би галзуурцоо ингээд хамаагүй яг тэр нөгөө өөрийнхөө уншсан хэмжээнд тэр маш гоё хүрэж байгаа байхгүй. Тэнгүүд яг тэр инфлюенсер гэдэг юм уу юм залуучууд ялангуяа одоо энэ онгодууд хийж байгаа одоо танаа бидний ингээд баг маань ингээд сурвалжлах баг онгодын сурвалжлах баг гэдэг подкаст хийж байгаа богоно. Тэгэл ингээд 20-тэй залуучууд. Тэнгүүд энийг хараад нэг их баярлж байгаа нь юу гэхээр энэ 20-тэй улсууд 20-тай залуучууд ингээд хүмүүжээд эдгээр төлөвшөөж явчих юм бол энэ их оронч гэдэг юм уу энэ нутгаа хайрлах гэдэг юм уу байгалаа хайрлах өсөл суучгал юм бол эн чинь эргээд бидний хүүхдүүд таанах заах байхгүй. Одоо би бол чинь манай энэ түшээ манай хамаатны дүүштэй манай их хүүхд. Тэнгүүд энэ түшээ дүүдээ юу гэж хэлдэг гэхээр за манай хөвгүүдийг би биш 10 эдтэй 20 эдтэй чи хүмүүжил шиг ярьдаг байхгүй. Би одоо хүүхдүүдэд 10-20 төрлөө гэхэд би хизээний 50-60 хүрсэн харилцах үе хэрглэж байгаа юм ингээд алсарч штэ. Тэнгүүд яг тэрийг яг л одоо бид нар 40-тэй залуучууд 20-тэй таанах хэлж байгаа шиг та нарын үед магадгүй 10 жилийн дараа 30-тэй яг эд сайхан жагссан, эд сайхан бодсон, төлөвшсөн, юм ойлгоцсон залуучууд
миний хүүхдүүдийг та нарт өгч болох хэрэгтэй байхгүй. Тэгж үе үеэрээ өгчнө гэж үүднээс л одоо энэ подкастыг гэх юм уу одоо энэ нэг онгодын хөртөөлж байгааг хичнээн ингээд харахад энэ бол нэг подкастыг хамгийн амархан хэлбэр санагдах надад бол. Ягаад тэгэхээр яа сэдв юм арилж чаад онгодыг лавлаа асуучин нөгөөхөөс нойр сулууг нь хасчин тэгэл апплод хийчихнэ. Гэтэл подкаст хийж байгаа зарим усаж яадаг вэ? Бүү ажил болоод бүү эрэл хайгал бол материал бол бүү юмд бол бид нар хамгийн амархан юм шиг подкаст хийж байгаа нэг талаар яг хэлбэрийн үед. Гэхдээ хамгийн хэцүү. Ягаад тэгэхээр энийг хүргэн гэдэг чинь өөрөө аюу хэцүү. Хүнд яаж хүргэх вэ? Ягаад тэгэхээр одоогийн нэг юм нийгмийн хүмүүсийн нэг юм яг нэг юм илүү хэлбэр одоо уг шалтгаан биш илэрлийг хардаг болцсон. Одоо нөгөө яагаад гэдгийг сонихгүй ямар гэдгийг дагдаг болсон ийм хэмжээний үед яг энэ ийм учраас ч тийх болохоор ингийн шүү гэдэг харах өнцг нь тэрийг ингээд хүн суулгаж аюу хэцүү ажиллаж байгаа байхгүй. Тэгээд тийм өнцгөр л одоо хийгдээд байгаа л гэж ойлгодог тоо. Тэгээ одоо би ингээд яриад хаа шал утгагүй. Яагаад тэгэхээр гол нь би ч нөгөө улаач наагааддаг. Улаачийн хувьд ингээд өксөөсөө би нөгөө вакуум сургалтаараа явцсан. Миний ярьж байгаа юм нөгөө бүүснүүлээс нөгөө ярьдаг юм л ярих байхгүй. Гэтэл та нар одоо жишээ нь Батрын 5 жилийн өмнө ямар байсан, одоо яаж харж байна? Подкаст сонсохоос өмнө ямар байсан, ямар өөрчлөлт гарсан. Хувь хувийнх нь өөр дээрээ тууллаар ярьчихаар эдгээр чинь нэрээ энэ 20 дэд залууч ингэж байгаа юм бол бусад 20 дэд залууч нь техник гэсэн л өгчтэй. Энд чинь магадлалын л хөлжтэй тийм ээ. Энд 2 хүн тэгж явал тэнд 20 хүн тэгнэл ойлгоно л гэсэн. Тэнд 20 ойлгож байгаа бол дахиад 200 ойлгоно л гэсэн үг. Энд чинь нэг онгодын ярьж байгаа нөгөө бидний онгодын ярьдаг цөөрийн арга гэдэг л хийгээд байгаа. Ердөө нэг хүн түгээгээл энэ хөг гэдгийг ойлголт гэдгийг агуулга гэдгийг л түгэж байгаа. Тийм болохоор л одоо энэ подкастын багийн би химбэ гэдэг бол ердөө бидний хийж байгаа зорилго юу хийж байгаа зорилго тодорхойлох гэж боддог. Тэгж бодож байна да. Тэгэхээр та нар одоо ярих хэрэгтэй. Гүн анх нөө яг зөв тоог сонсож байгаа үед ч юм бол хэний өмнө 10 жилийн өмнө би өөр тодорцсон гэсэн байхгүй. Тодорцсон Тийм тодорхойлцсон. Одоо зарим юу удаа өдр. Тэгээд тухайд чаад ч хөдлөөд санагдаад болцсон л дугаас ловер бестинг мэдээд. Тэгээд ер нь буу бол худлаа юм байна. Ер нь бол дими юм байна. Эндээс ер нь хол бай гэд зэ авцсан явжсэн чинь. Сүүлд нь ковид үеэр яг зөв тоогийн подкастыг сонсож яагаад ч юм бэ сонсож таарад. Тэгээд ярьж байгаа зүйлүүд нь яг ихэндээ нөө бөө гэдэг утгаараа илүү тийм хөндөй жоон цаараалан маягтай байсан мөртлөө ярьж байгаа агуулгыг нь буюу хэн ярьж байгаад нь биш юу ярьж байгаа дээр нь анхаарад эхэлсэн чинь тэрнээс авахын маяг ихтэйс нь үзчихсэн. Тэгээд нөө тухайн өмнөх үеийн түүхүүд ялангуяа 12 13 100-ийн түүхүүдийг дурдаа тэр нь илүү одоо миний уншиж судалсан зүйлтэйгээ холбогдож байгаа зүйл аюу ихтэй. Тэгээд ерөөсөө ярьж байгаа зүйлүүд нь тийм хий хоосон гэхээс илүүтэйгээр амьдрал дээр аяг бууж ястан их байсан болохоор эндээс ч бас энэ мэдлэгийг ингээд явах юм бол амьдрал дээр ингээд шилжчих болох юм байна гэсэн тийм бодол төрж исэн. Тэгээд тэрнээс өмнө чинь би бас өөр Монгол хүний хувьд за хий димээ тийм Монгол би бол Монгол гэж хий димээ тийм цээжэд илтгэхээс илүүтэйгээр би өөр үнэхээр Монгол хүн юм бол юугаар ялгарх юм бэ? За магадгүй гадаадд явж ялаа гэж бодоход ялгаахгүй л бид нар чинь Аз төрхтэй учраас хятад л гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр тэгвэл яаж Монголоо юу гэж мэдэгдэх юм бэ гэхээр ерөөсөө соёлоор л байгаад байгаа юм л да. Тэгэхээр яг бид үл Монголынхаа ямар соёлыг өөртөө хоногшуулах юм бол өөртөө наах юм бол магадгүй тэрнгээр би яг Монгол гэдэг тийм шинжээ өөрөөрөө бодтогч харуулж чадах юм бэ гэж бодлоо. Тэгээд читгаар өөрхөн сонирхлоороо дуу суураад Монгол ардын болоод уртын дуунд читгаараа оролцож ингээл сурах гэж үзээл. Тэгээд тэрнгээр тийм амуучлал төрж исэн. Тэг гэх мэтчлэн тийм нэг Монголын соёлтой холбоотойгоор маш их тийм чухал зүйлүүдийг зөв тавуу подкастн дээр түүх соёлтой холбоотой маш чухал зүйлүүдийг дурдаад тэрэн дээрээс нь айгүй үнний ортой маш олон зүйлүүдтэй таарч тохирч ирсэн болохоор тэг яалтчихв. Ер нь бол сонсомоор юм байна. Цаашаа магадгүй судруудыг уншиж үзмээр юм ингээд тэгэл подкастаа сонсоод судруудаа уншаал. Тэгэл сурсан мэдсэн зүйлүүдээ амьдрал дээр хэрэгжүүлэл бодлоо зэгцлээл. Үйлдэлээ тэгшлээл явсан. Тэгэл явж байна да. Чи тэгтээ гоё гэсэн. Би яг яагаад анх сонсож ихэд одоо подкаст дээр сонирхсан. Подкаст нэг яг гэрлийн үегээр байсан. Саналаа л та. Би ч мөр 2012 онд нэг анхны Тэнгэр Монгол газар гээд өдөр гарч захтан авсан баг. Нэг уншаагүй зөө. Тэн дээрс нөгөө дээдсийн блогийг хараад тэгээд тухайд 10 дэд авсан байгаа шүү дээ. Тэгэл унсан чинь дандаа нэг амар хүн гарч ирээ. Авраа эсгэлэнд хийд мэд дээр гэл. Тэнгүүд би тухайд итгэхгүй байсан хэрэг тийм балаа ингэ. Ингээд хамгийн гол нөгөө итгэхгүй байхаа би баталж чадахгүй. Олон нөгөөсөө зууралд ингэ бацсах гэдэг. Энэ буруу байх хэвээр. Би бурууг нь олно гэдэг. Ингэсээр байгаа нэгэн зүрх боцох замгүй ингээ орцдог юм байлаа. Тэг ингээ одоо бодоод байхад би нөгөө тухайд
бараг хүрсэн байсан юм аа. 11 12 тайсан. Амир нэг тийм шилжилтийн насны хөшиг амир тийм эм байсан байхгүй. Тэ ингэж ихтчихдэг. Би чинь яах гэж амьдрах юм тий. Зүгээр үүлээсэн бол хөвөөд явж хавсаа тэр гэж. Тэнгүүд ингээл гэрлийн өргөө дээр тий ингээ ортоод ингээд явгууд. Тэр чамын гол нөгөө мэдсэн бол тэрийг үйлдэл болгож байгаа шүү дээ тий. Тэр надад амар санагдсан. Тэгээ тэрнээс шаа ингээл зүгээр л мэдж байгаа бол тэрийг хийгээд үз. Туулаар үзгээл. Тэнгүүд ингээл яг тэмний сэтгэл зүйч хүртэл гайг болчих юм чинь. Ингээ одоо одонгоотаас яг хүмүүсийг бас тгээс л гэж боддог л тоо тэр ингээд гоё мэдлэг байна, мэдээлэл эцэгөөс хэрэглэхгүй бол ямар ч тийм хэрэггүй байх таа. Тэнгүүд тэрийг гоё хэрэглээд, үйлдэлээд, цэнтэй болгоод тэгээ миний бодод одоо ингээд юм хийж хахад тэр хүн тэр юм хийж байгаа амжилттай амжилтгүй хийж байгаа дараачийн асуулт санагдав. Эхний ээлжинд юмаа хийцэн гэдэг тэр мэдрэмж өөр амар гоё, нүн таашаал гэдэг, амгалан гэдэг ч юм уу тодорхой хэмжээнд өгдөг. Тэгээ би подкаст сонсдог хүмүүсийг бас яг тгээсэй гэж хүсдэг байхгүй тий. Энэ чинээс сэтэл аваад тэрийг нэг хэрэгжүүлээд тэгээд нэг тэр мэдрэмжийг мэдрээд үзээсэй. Тэр алтан онооны нэг гоё юм гэж би бол боддог. Төрөөгийн үед. За. Намайг Баттөр гэдэг. Тэгээ би яг зүгээр анх ямар байсан бэ гэдгийг яриа. Зөв буруу гэдэг нөгөө тойлоор жоохон тойшртай гэсэн ч юм уу те. Тэгээд подкаст сонсож эхэлснээс хойш зөв буруу гэхээс илүүтэйгээр оновчтой гэдэг нь илүү зүгээр юм болов гэж бодоод. Тэгээд аль болох нөгөө сонголтууд үйлдэлүүдийн жоохон дэнсэлэх гэж үзэлтэй. Ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг боддог. Тэгээд тийм нэг тийм сүртэй биш юм шиг нэлээд том өөрчлөлт гэж боддог. Урт удаан хугацаанд бодоод үзэх юм бол. Тэгээд надад тийм мэдрэмж тийм одоо би тийм сурч чадсан болол өөрөө л босод хүмүүс заавалчгүй тэр биш юм гэхэд тэрнтэй дүүцхүүц өөр талын юм олж мэдэн штэ. Тэгэхээр тех тосом илүүтэйгээр хүмүүс өгчих юм болов. Илүүтэйгээр нөгөө өдөр тутмын амьдралдаа, хувийн амьдралдаа, бүлийн амьдралдаа те албан байгууллагын төвшөндөө ч юм уу те эсвэл бүр цаашдаа төрийн төвшөнд ч гэсэн энэ арга ухааныг ашиглаад оновчтой шийдлээ гаргаад бусдаа дэмтэй байж чадах юм болов гэж боддог. Тэгэхээр яг энэ бодолтой автаад би подкастыг одоо хийж байгаа гэхүүтэй одоо бичиж яваа. Яг тэгэл цаашлал мэдээж нэг Монгол гэж болохлах тэр болгон дээрээ нөгөө арт талын хүн ямар хүн байна гэдгийг бас судлаад урд өмнө юу хийжсэн одоо юу хийж ин цаашдаа юу хийн гэдэг ядаж тэрэн дээр тэнцээ тавиад үзэхгүй бол одоо хүмүүс шууд бүгдэл авчиж штэ. Тэгэхээр тэрийг л бүрдүүлчихвэл суураасаа л тэр бэлэн болох юм болов уу гэж бодоод байгаа штэ. Тийм зорилготойгоор л би өнөөдөр энийг хийж энэ. Намайг Бадам гэдэг. Би ер нь бол өмнө нь бөө шүтлэг энтрийг бол нэг сонсдогчгүй байсан. Манай аав ч гэсэн бөөгөөс хол яв гэж хэлдэг байсан учраас нэг тоодгүй байсан байхгүй юу. Тэгээд тоодгүй явж байгаад нэг ковидын үед карантинлэгдээд тэгээд янз юм сонсоол Америкийн соёл гээл сонсоол тэгжсэн чинь гинтхэн ингээд зүү тавуу дээр дажгүй юм байд штэ сонсороо гэхээр нь очиод сонсоо тэгээд өвгдийн түүх ясаа агуу юм бэ хэдэн 100 жилийн өмнөх тэр юм бүгдийг ингээ ярьж илэрхийлээд их орноо хайрлаж хамгаалж манах юм талаар яриад тэгээ би бас нөгөө бас боддог байхгүй одоо ингээл харийн хүнтэй хүмүүс суучаал эмэгтэйчүүд ингээл сошиалор ингээ өөрийгөө илэрхийлээл сайхан явж гин гэлээдэг. Тэгээд тэр мэрийг би нөгөө дотроо жоо үгүйсгдэг байсан аахгүй юу. Ингээд өөр хүмүүсд нь цаашдаа ингээл ирлийз болоо. Бас хэлж л байсан. Ирлийз болохоор яс чин мууддیں۔ Ингээл хэлжсэн. Тэгээд тэр болгоныг ингээ удам угсаага ингээд муудах чинь гэдгийг хараад энэ болгоны төлөө хүмүүст яаж эднийг таниулах уу гэл. Тиймэрхүү юмэг одоо бодож эхэлсэн дээ. Уучлаарай дахиад ярих юм байна надад. Өмнө бахан тэр философи эсвэл хэлний янзтай шинжлэх ухаанд том нээлт хийжсэн хүмүүс гэхээр гол төлөвтэй дандаа Европын хүмүүс болж таардаг. Тэгээд зөв тавыг сонсч байсан чинь манай Монголын философи гүн ухаан гарч ирээд 9 хүсэл 7B гэх мэт 5 тусгаар тэрийг сонсоод манайх чинь бас юм гой юм байсан биз дээ. Тэгээд би нэг гадаад найзуудаа ингээл
манайхан тим хийжсэн гэл гоё өнгөрөх тэмхэрсэл тэрэнд автчихсан. Тэгэхээр олон хүмүүс энэ талыгаа танин мэдээж бусдаа түгээж Монголынхаа тэр нөгөө урд өмнө хийжсэн тэр гавьяг таниулаасай л гэж бодтой. Тэр нь их хөглөгддөг. За би болохоор нөгөө төгөлдөр гэдэг. Тэгээд одоо энэ жил 26 хүрэх гэж байгаа. Тэгээд тэрний ер нь бол 12 тагаас л анх энэ бөөгийн шашин мөргөл гэл анх үзэл онгод гэж танилцаал. Тэгэл ер нь багасаа яг тийм одоо юу гэдэг сургаалаас ч юм уу тогоонд ч юм ингээд өссөн болохоор гэхдээ яг ингээд тэр нэгтэл рүүгээ ингээд хийт ингэж яагаагүй багахад аав нэг юу христийн сүм рүү дагуулж явдаг. Нэг 2-3 удаа орж үзчихсэн. Тэн дотор юу болтгийг үзчихсэн. Тэгээ манайд одоо ингээд нэг лам хүүхэд байдаг байсан 10 жилд. Тэгэл тэрнтэй шарын шашин ямар байдаг энэ тэрэг л ярьдаг. Тэгжэл яварцсан нэг бөө шашин ямар ч шашин шүтлэг юу ч байсан. Дээр очиод нэг цэгд очт юм байна. Тэгээ ингээд бүгд хүн болгон зүгээр яг итгэл үнэмшил гэдгээрээ л салж ингэж одоо шүтэж шашин болгох нь болгодог тийм. Тэгж явж байгаад тэгээ нэг нөгөө шилжилтийн нас дуусаад ингээ нэг арай нэг өөр 20 мөр хүрээд ирж чад одоо нөгөө түрүү ярьсан шиг нөгөө зүв буруу гэдэг тойлд очсон дээ. Би бас яг тийм байсан баг. Тэгэл чиний наа чин буруу байна. Наа чин минийхаар болохоор наа чин миний энэ зүв бохгүй юу гэл ярьдаг тэг хүн нэг амар юм зөвлөгөө өгдөг юм шиг. Би арай нэг илүү юм шиг ингээл харцдаг. Тэгж байгаа дараа нь манай том ах надад хэлжсэн байхгүй. Наа чи зүв буруу гэдэг дээр бишээ. Яг тэгж хүнийг жишнэ гэх юм бол үнэн хөдөл гэдэг дээр зүв буруу гэдэг чинь яг миний буруу гэсэн нь магадгүй тэр хүний хувьд магадгүй тэр хүний хувьд зүв бохгүй тий. Тэр хүн өөрөө зүв гэдгийг хийж байгаа юм би буруу гэдэг юм. Би тэнцээ шүүж байгаа ш би зүгээр л дүгнэлт хийгээд байгаа хүн. Тэгмээ тэн дээр би бодсон юм юу гэхээр би нэг юм хайрцагт орсон юм байна. Тэгээ хүн болгоо ингээд ярьж байгаа хүмүүлэн ярьж байгаа үзэн харахаа нэг юм хайрцаглагдсан хүн болгоо. Тэнгүүтээ ингээд нөө түшээгээл ингээд ойрхон яваал ингээд явж исэн чинь гэрлийн өргөө судар подкаст гэж орж ирэл. Тэгмээ тэр болгон дээр ингээд нэг өөр онготууд нэг юм анхандаа сонсдгүй байсан. Гэхдээ ингээд сүлд нэгээ сонсоод нэгээр ингээд эхлээд өөрийнхөө нөгөө нэг түшдэг онготынхоогоо эхлээ сонсоол тээ. Тэгэл дараа нь ингээд нэг тэр ингээд сонсоол явангууд ингээд бүгд нэг юм өөр өнцөг яриад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд яг подкаст сонсоод явахаар яг тэрийг ингэж харж чадах юм бол хүн болгоно ингээд нэг юм өөр сэтгэж болох юм байна. Тэгээ сүүл нөгөө подкаст эхэндээ бол би түшээ хийгээл явж байгаа шүү дээ. Тэгжээд ингээд яг намайг тоонд нь оруулаа явангууд нь нэрээ бас ингээд тэр дундаас нь үнцгийг нь олж харъя. Тэр дунд нь бас ингээд хүргэж байгаа тийм юм заавс нэг талаараа ч гэсэн оролцвол бас гоё юм байна гэдэг ч юм уу. Тий. Анх нөгөө улаач молооч болно гээл анх бүр 10-11 онд тэнгүүд нөгөөх нь манай удамд бол өстой бөө байтгал амч байхгүй гээл. Би ч нэг гадаад төгссөн. Тэнгүүд гадаад байхад манай ээж чиний жилийн төслийг хийлгэжлээ шүү. Ном сонин уншуулчлаа шүү. Ламаар уншуулц гээл тэг. Тэгэхээр л засагдсан. Тэнд чухал нэг засагдсан л яваад байгаа шүү. Тэнд 6 жил явдаг. Аль асуулт сэвжин гээл тоохгүй. Гэтэл чин тэр хугацаанд нь ламын тухай ч гэдэг юм уу шашин ихтгэл үнэмшлийн мэдлэг маань тийм хэмжээнд байдаг байсан. Тэгээ нэг улаач молооч болно гэхээр нэг шахаа махаа гэхээр манай удамд л бөө байтгал ам байхгүй. Яг удмаа мэддэг юм шиг ажилтсан юм бол бидний алдаа. Тэгээд нөгөөхөө солиорол явж байгаад 2 жил зугтлаа. Тэнгүүтээ манай том хүүд өрцсөн байсан. Манай орчимхан ээжээс эхлээл ах гээл эхнэр гээл хүүхэд гээл бүгд л асуудал үүсэл би ч өөрөө ажилгүй болол алгадаад гэснээр хагалгаанд орсон бол ерөнхийдөө тэр шахаа гэдэг юмыг нь донгдон шахаа гэдэг нь одоо бид нар байна шүү хөөч бид нар мэдрээч гээл ингээд нэг тийм бид нар бодож шүү гэдэг бол мэдүүлэх гээд байгаа байхгүй юу. Тэрийг нь болохоор тухайд эднээс одоо яхаараа сони удам гэж утсан бол удмынх нь улаач гэж одоо тоогоод байгаа юм бол яагаад ингэ зовоод ингээл нөгөө ялрахдаг сэтгэх их байдаг байсан байна одоо тухай. Тэгээ нөгөөхдөө ялрахж явж байгаа яг таглан болон оронгуудаа за ямар ч энэ юм бодит юм байна. Энэ бол жинхэнэ юм байна. Тэгэхээр энэ бол ялтчихгүй энийг яг хуцтай үүсгэх юм байна гэж ойлгож байгаа. Түүнээс ер нь бол эхэндээ бол гээл цухтаал.
Тэгээ явж исэн чинь за сүүлдээ нэгээд явж байгаа аргагүй ихэн улаач боллоо тэхэндээ итгэхгүй. Одоо ингээл манай гэрлэн өргөний одоо бидэрсэн гэрлэн өргөө гэдэг энэ байгууллага маань 12 жил болоод нэлээд байгаа. Одоо урьдчилан болчихсон 23 онд байгаа байсан. Тэгээ сайхан хамт олон байна. Маш их том хүч байна. Бүгд ажил төрлөө амьдрал авч явж байгаа мөртлөө тэнгэрийг үлээгээд хуйгалдаг үлээ, бэлэгдлээ үлээ аваа явж байгаа улсууд. Тэнгүүд ингэж явж байхад одоо гэрлэн өргөнд бол одоо зодуулдаг гэдгээр манах одоо би өөрөө их алдартай байхгүй. Яагаад тэгэхээр ингээд хуйглаа сууж ийн онгод буудаг. Онгод буугаал нэг бодол хуугаал юм ярих гэхээр л даанчтай худлаа ярьчин да. Худлаа шахачин да тий. Ин гэж байсан гэж хэл бодоол толгор уцах болно. Бүр ингээд тойроо бүр ингээд чанга зөвхөлж байгаа ш. Тэгэл манартал усна. Тэгээ манартал зөвхөлчингуудаа гайхаал манарчийн хоорондоо онгодч ярих мэрчин. Тэнгүүд нь дараа нь за тийм үнний юм худлаа юм шалган ингүүтэй онгод болгонд би нөгөө буулта диктофон дээр бичиж авдаг гэсэн. Тэгэл аваад дараа нөгөө хэрэгэ бодонгууд сонсонгууд нөгөөд нэг улаач ялсан гэдэг юм гот чинь нөгөө онгод ярьсан гэдэг хоёрыг харангууд нөгөө тэнгэр газар ялгаатай. Одоо чи мөнгөтэй хэмжээнд юм бодож чадхааргүй юм ийг л одоо гарц гаргалгаа гэж тэд нэг ярьцсан. Яа яах нөгөөд нэг нэг хоолоо молгоо адилхан чи өөр хоолоор яриад байгаа мó бөө гэж байсан гэдэг юм яриа байгаа л да. Тэрний чинь нэг хэсэг өөрөө болцоод л итгэхгүй зодуул явжсан байна шүү дээ. Тэгээ явж ирсэн одоо сүүлд ингээд подкастыг сонсогч байсан ихэндээ сүүлийн зөв тав подкаст явж явах үед бол бид нэлээд идэвхтэй нэлээд дугаарт нь зүгээр оролцогчоор оролцоол нэг подкаст явуулж байгаа хүмүүс зүгээр оролцогчоор оролцоол тэгээ явжсэн чинь сүүлийн одоо яг жил болчихно Тэнгэр Монгол газар подкаст 24 оны 2 сарын 24 хавцаа илүүд нэгдэжсэн анхны. Тэгэнгүүт тэрнээс хойш яг ингээд яг подкаста хэдүүлээ хийгээд онгодууд ер нь тим юм чигээр ингэж хийн шүү. Энэ 9 өг санах ингэж яваа шүү гэдэг юм уу. Ингээд явангууд нэг юм маш тод анзаарсан. Яг нэг подкаст хийж явах. 24 оны 5 сард бид нэг үлзийтэд нэг баахан бөөгийн галууд нийлээд тастуу тэнгэр үлдсэн бүх бөөнөр нийлээл гээл том дахилга болсон 12 жил ингээд. Тэгмэд гэрлээ өргөв төлөөлөд манайхнаас 10-аад хүмүүс явсан түшээгтэй нэлээд бараг 10-20-од улаас нар явсан. Тэнгүү тэр дотор нэг хэсэг болоо явж яваад яг үлээ хийчлээ одоо буулгаад үлээ хийгээл явцсан. Тэгээд буцаал явж байхад яг нэг анзаарсан. Манай нөгөөдний тэнгэр үзүүлэгчтэй байгаа гэдэг юм уу бөөм өрлөгчтэй байгаа гэдэг хүмүүс маань яг л нөгөө мухарс хэмжээндээ байгаа нь хараад одоо яг нэг хүн дээр очрлол нэг одоо мундаг зайр нь бол одоо удамлалтаа зогсчлээ. Тэнгүүт нөгөө дээр очрлол нэг ирэхээрээ толгороо зохиол айц авчлах шиг байна. Далганы утаа болчих нөгөөх нь үлээх юм. Тэгэхээр нөгөө нь бодвол тэрэнд үрчиж байгаа бол таа ингээл ерөнхийдөө тийм хэмжээний харагдаад ангу тэн дээр маш тийм гонигтай санагдсан юм л. Яагаад гэвэл яг энэ болгоо нөгөөдний хувийн тасалжуулагч гэдэг чинь манайхны онгодуудын өөр өнцг нь юу гэхээр улаач хүн байна уу, энгийн хүн ч байна уу, монгол хүн байна уу, тэнгэр үзэл гэдэг маань өөрөө юу вэ гэхээр их байгальтайгаа зохицож, түүнийг хадгалж, байлгаж, үржүүлж, аривжуул байлгах тийм л үзэл санаа. Их байгальтайгаа холбогд хамгийн ихний сэжин бол өөрийнхөө сэтгэл дор хайртай хүмүүсээр дамжчихл сэжим шүү дээ. Тэгэхээр аав ээжээрээ тийм өр хөвгтөрөө тийм одоо бидний байгаа энэ орон зай амьдрал дэлхий гэдэг чинь бол бидрийнх биш. Бидний өмнөх үеийнх бид нарт үлдээсэн. Бид нар үр хөвгтөд өвлдөө болохоор бидний хувьд зууртын нөхдөд лахгүй төлөвчд. Тэр өнцгөр нь хардаг тэр Монгол гүн хаан гэдэг юм монголчуудын өнцөг тийм үү монголчуудын амьдрал ахуйтай холбож харсан энэ өнцг нь өөрөө алга болцсон. Одоо бол ердөө хүмүүс итгэл үнэмшлийг юу гэж харж байгаа гэхээр надад өнөөдөр ямар өгөж өгөх юм? Надад өнөөдөр ямар хэрэгтэй? Би магадгүй Христэд яхаар өнөөдөр өдрийн холтой болж байна уу? Би магадгүй ламд очиод болохоор яа тий тахтаан дөх бодоттой болж байна уу? Би магадгүй бөөдөр нь очихоор өнөөдөр яах нь нэмцлэг хийчих юм гээд яг л нэг өөртөө яг хэрэгцээтэй өөрийнхөө нэг тийм ашиг сонирхол хэрэгцээгээс ашиг сонирхолтой тулгуурлаж та одоо итгэж хүмшээд байх шиг байна. Гэтэл одоо зөв тав уусаа нөө Тэнгэр Монгол газар ингээм подкаст явж байна. Энэ болгоноос харахад харьцангуй 20-тай 10-тай одоо хүслэ 10-тай дэмар бол байж нэг чинь тэнд сэрцэн лсэн байхгүй сүнсэн. Тэгэл энтрийг ингээ харангууд харьцангуй сэрээд байна. Сэрэнгүүтээ юм сэрж ийн гэхээр хүний бодлоо юу нэхээс сүнсэн сэрээд байгаа ч. Ерөнхийдөө сүнс гэдэг юм чинь одоо байдаг гэдэг шинжлэх ухаанаас нотлогдсон. Тэмүүл энэ сүнс сэрснээр ер нь яах гэдэг. Яг одоо бидэрт даалгаварсан баг шүү дээ. Бодвостой багын сон зарингийн онгодууд та нар яг яах гэдэг. Та бид хэм бэ? Чи хэм бэ гэдэг болоод гэдэгсэл тэмүүл миний хувьд бол түрүү хэлсэн шүү дээ. Хүнийг ер нь зорилгон тодорхойлт юм байна гэл. Тэнгүүд бидний одоо хувь мөнгөтэй бодол юу гэхээр энэ итгэл үнэмшил гэдэг юмыг ашиг сонирхол дээр зохицуулж авах гээд ашиглаад байгаа. Эсвэл бүр итгэж үнэмшин гэхээр хэтрүүлээд би өнөөдөр хааш харж ийх юм.
би маргааш хаашааж байх юм ч гэдэг юм уу тийм хэмжээнд болгож одоо мохор сүнсгийн хэмжээнд яг л ерөнхийдөө нөө танихгүй мөртлөө сүсгэлээд одоо сон зарингийн угсааныхан чиглүүлсэн юусooтэй шүү дээ. Яг юуны төлөө юун зориод байгаа та нар таньж гин үгүй гэвэл дэнсээ шалгалт байхгүй. Тэгэхээр тэнгууд та нар ингэ сонсоход та нар бүгд хориоттой гүчтэй залуус ингэ сонсохоор амар гоё юм ойлгоцсон биз дээ чинь. Тэнгууд бид нар чи өөрсдөө подкаст хийж байгаа онгодуудын үг хөртөөлж байгаа утга санаа үзэл баримтлалыг харуулж байгаа юм шиг болтлоо өөртөө ингэж хүмүүж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 5 хүн хүмүүж гэдэг чинь нөгөөд нэг би хаашаарч байх вэ хөө гэдэг асуух хэмжээний биш. Ямар учраас уу? Яагаад явах вэ? Ийм болохоор тэгин шүү. Ийм болохоор эн чинь тэгэх ёстой шүү. Тийм болохоор хаалгалдалгүй. Тийм болохоор босгондоо зогсдгүй ч гэдэг юм. Тэр суурьудаа тэр учир зүү тогтол гэдэг юм л ойлгуулахыг л одоо жишээ нь подкастын баг гишүүн болж байгаа би зорддог. Тэгэхгүй бол ердөө нэг юм гоё юу гэдэг онгод гэхээр гэдэг юм уу ерөнхийдөө нэг хоёр туйл дээр Монгол хүний шин чанар юм шиг байна. Угаасаа нэг уур амьсгалаасаа болоод нэг бол айхтар хөтөрдөг, нэг бол айхтруулан ч гэх юм уу тийм ээ. Тэрнээс болоод нэг хоёр туйл тэнцүү нэлээ ойлгочод өгдөг. Нэг бол ингээ мохор сүсгийн хэмжээнийг ойлгож байна. Тэгэл би хаашаа шийх үү баах уу? Би маргааш явах уу? Маргааш би хинтээ уулзах уу? Эсвэл гэрээс гарахгүй байх гэдэг нэг алхам тутам амьсгалах болгоно ингээд асуугаад ахаар чи энэ ч өөрөө маш буруу болчихж байгаа. Ядахна хайрцанд орчих тийм ээ. Ядахна хүлээвтэй болчих. Эсвэл бол бүр айхтрын мөсгөөр ер нь онгод гэдэг үний юм бол та нар сэлэм гаргаж ирээд гизээ сүүлч юу гэдэг эсвэл буу гаргаж нэгнээ буутчих тэгээд амьд үлживэл өстой шидтэй гэж итгээд шид гэдэг тийм хэмжээнд ойлгоод байгаа юм. Гэтэл одоо энэ подкаст явж байгаа зорилго гэвэл шид гэдгийн суурь шидж байна уу, ямар ч үйлдэл байна уу, ямар ч тал байна бүх юмнаас өөр нь ердөө бодол, оюун ухаан юм аа гэдгийг л өгөх гээд байгаа шүү дээ. Яагаад онгодууд за бодлон начтай байсан, үлмийн тавтай бодлон зэгстэй байна тэргээл мэдлэгтэй бол асуугаад нэг чинь ердөө тэр суурин зэгсэж ижил бидний амнаас гарч байгаа үг, бидний биеэр үүлж байгаа үл, бидний бусдтай хамтарч байгаа, бидний бусдыг дагуулж байгаа, бусдад зарим үйлэн дээр ивж байгаа, эсвэл дэмжиж байгаа энэ болгон чинь суурин бодлого гэдэг. Тэгэхээр энийг л мохор сүсгийн хэмжээнээс нь гаргаж нөгөө талаар ийм учиртай маа зүү тогтол уялдаа холбоог нь харах юм аа, үгний арыг харах хэрэгтэй маа гэдэг. Уг нь бол манай монголчууд маш мундаг ард түмэн үндэстэн үг болгоно. Ухааны одоо чинь Батрын үг хөөцөлдөн шүү дээ. Тэр шиг зүүр үгнүүд болгоно гүн ухаанууд явж байгаа байхгүй. Зүүр үгэн болгоно дандаа уялдаа холбоо, зүүр үг болгоно ийм зүү тогтлыг таниулчихсан байдаг. Тэгэл тэрийг л харах сэтгэхүйг л төрүүлж байгаа. Яагаад тэгэхээр бидний үе нэг ийм одоо ялангуяа манитын 40-д насны үе бол их сонин шүү дээ. Нэг үлэн зэлмэн байсан юм шиг. Итгэл үнэмшлийн хувьд нэг хоосон ч юм шиг. Итгэл үнэмшлийн хувьд бүр яг л нэг пүүзэл одоо нэг тухайд анхалж ордон гээл пипэн гээл хинч гэдэг одоо нөгөө нэг тийм пүүзнээр л уралддаг байсан шүү дээ бидний хүүхнээс чинь 90-д онд. Анхал нөгөө сникерс урчсан үе тийм ээ. Ийм ярихаар та нар одоо шоолж чинь хөөр хизөө гээл бодохоор. Гэтэ үндэ яг тийм л юм чи. Тэгэл анх сникерс гэдгийг хараад ба ямар гоё бох гэдэг чинь юм бэ нөгөө авирхаж ажиллаж байсан хүмүүс чинь бохч ажиллаж үзсэн. Гоё сникерс идэж үзэн пүүзээрээ урлана гэл инхэнгүүц тэр чинь бас л нэг бидрийг ердөө нэг юм хэрэглээгээр нь бас л нэг юмар л автуулаад бас л хайрцалж байгаа бас л удирдах байгаа байхгүй. Тэнгүүд одоо энэ нөгөө талаар бид арай нэг юмны учир зүг хороод хараад ирэхин цаг дээр шашин ч гэсэн өөрөө бас л итгэл үнэмшлийн л жолоо байгаа байхгүй. Тийм учраас гэхдээ итгэл үнэмшил гэдэг хүнд байдаг хамгийн үнэтэй юмны хоёр дахь нь гэдэг байгаа юм бол одоо ингэ бодохоор нэгнийх бол угаасаа хүний аим өөрийнх нь аим хамгийн үнэтэй тийм удаахт нь хүний итгэл үнэмшил тийм үнцэнтэй учраас үе шашаа орондын дайн гарч ирсэн. Бүр улс үндэстэн улс дотроо хүртэл хэмжээний дайн гарч ирсэн. Тэгэхээр тэрийг бид нэр маш тийм зэрэгцтэй зөв одоо ерөнхийдөө энэ онгодууд гэдэг энэ сүнснүүдийн ятгаар бол зохиос хэмжээнд нь барих хэрэгтэй. Гижил үүднээс одоо жишээ нь сайн муу гэдэг юм уу хар цагаан хар сүнс цагаан сүнс онгод гэдэг юм ярих юм бол ердөө нар байвал гэрэл байвал сүүдрэг байгаа гэдэг шиг ердөө энэ байх тун нь одоо нартай өдөр бол ихүүдийн нар шиг байгаасаа л гэж хүсэж байгаа байхгүй онгодууд. Ихүүдийн буюу нар голлоход сүүдрэг хамгийн бага байна. Нар жаргахад юм уу нар шингэхэд юм уу нар урахад юм уу хамгийн их байдаг. Тэгэхээр яг л нөгөөд нэг байх тэр зохиос хэмжээнд байлгаасаа гэдэг нэг ийм энийг болохоор янз янзын хэлээд тах шиг зарим жам гэж ярина, зарим зохиос гэж ярина, зарим ч үгдээ өөр харах онцгой өөрийнх нь тайлбар өөр бол нэг л юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоныг ингээ хараасаа энэ хооронд уялдаа холбоо хараасаа гэдгээр л энэ олон одоо энд бол энэ подкастт дээр 9 хугацаа явж байгаа шүү дээ. 9 хугацааны онгодуудын үг
утга аль дүр сургаал чиг хэрэглээ нэг гарцыг өгж байгаа ухаан гэдэг энэ бол явж байгаа. Тэгэхээр яванд энэ олширна. Тэгээд одоо нэг арай илүү яриад хамаагүй яриад зүгээр ярьчих. Тэнгүүд магадгүй зүгээр хөв мөнгөтэй өнцг нь юу гэхээр Тэнгэр Монгол газар подкаст яг л тэр хүслэнгийн дөрөв ярьжсэн. Ерөнхийдөө амар эслэг ярьжсэн. Яг энийг сонсоод яг юу хийх, яг яах гэдэг юм. Ямар нэг юм хийгээд үзвэл алдсан онсон шийгээд үзвэл хүн туулаараа таниад, хохирлоороо таниад, хонжоогоороо байсаад, одоо урамшаад те. Ингээд явж ижил чинь хүссэн үсээгүй монголчууд одоо бүгд л яриад байна шүү дээ. Бүгд шүүмжлээд нийт нийгмээр. Хаста бүгд л ченж болчлоо. Бүгд л болохгүй хэлээддэг. Гэтэл монгол хүмүүс өөрсдөө бүгд бүтээгч хүмүүсэлтэй өгнө. Бүгд үе үедээ бүтээгч байсан. Зохицож нөхцөлдөө тэр тухайн нөхцөл байдал зохицно гэдэг чинь тухайн нөхцөл байдалд хэрэглээгээ зохицуулна гэсэн тэр хэрэглээнийхээ зүйлсийг бүтээж ил явсан байгаа байхгүй үе үедээ. Яг бүтээчхээр одоогийн орчин үеэр бодохоор нэг юм өндөр байшин, шилэн байшин ч гэдэг юм уу хитэн барилга барихыг бодно. Гэтэл үгүй л дээ нөхцөл байдал хэрэглээгээ даван туулах юм аа бүтээнэ гэдэг чинь л өөрөө бүтээч байгаа юм л да. Тэгвэл тэр сэтгхүү алдагдсан байгаа. Тэрийг гаргахын тулд бид жижиг одоо ингээд сая жишээ нь одоо та нар харжлаа бол нэг юугаар гэрэл өргөний юу хаасаг бол одоо хүзргээл гараал ирчээд тэнгүүдл тэнд ингээл янз бүтээгдэхүүн ингээл гараал байгаа. Энэ бол ингээд хийгээд байхаар юу гэхээр эндээс нэг тийм шинэ үе гараасаа л гэж бодож байна. Одоо жишээ. Тэгэхгүй бол яг бидний үе бол нэг юм 40-т 30-т үеийнхэн бол бас л хэцүү шттэ. Ердөө л нэг юм би ч өөрөө банкнд байхдаа л тэгж л боддог шүү дээ. Аль болох гадаад валют олоо оруулж ирээл, аль болох их зээл болох юм бол энэ ус хөгжих юм байна. Аль болох олон зээл яхаар олон барилгаар тэр нь хөгжил юм байна. Аль болох гадаадын хөрөнгө оруулалтыг татчихаар тэр нь өөрөө валют Монголд оруулж юм бол ашигтай байна гэдэг бодоод байсан чинь нөгөөд нэг хэдэн сая ч гэдэг юм уу валют орж иж байгаагийн үлдэх хор хохирол нь юу вэ гэдэг бид нар хизээж боддгоо, анзаардаггүй. Бидний анзаарахгүй байх хэмжээнд байлгахыг хүсээд байдаг. Энэ анзаарчих вэ гэдэг сэтлэр дандаа тийм хориг хаалт байдаг. Тэгэхээр л нэг хүн ойлгоол, нэг бүлэг ойлгоол, нэг бүлгэн цаашаа хэдэн бүлэг болох юм бол эн чинь бидний хийж байгаа нэг гол зорилго нь л гэж ойлгоод шүү дээ. Нөгөө эзэн хүний хандлага гэдэг дээр яалт ч өдөр бүр аяга зүс нэгдсэн. Нөгөө нэг одоо ялангуяа сүүл зүрх миний чихэнд ойр байгаа хүмүүсд үнэхээр хүмүүс тэгж ярьдаг болсон юм уу бүү мэд. Хүмүүс одоо харилцаан дээр ч тэр янз бүрийн тэр ажил бүтээхэд ч тэр ч тэр одоо алдаа гараад ингээд улам бүр ингээд гүнзгийрээ цаашлаад ингээд анцаа гараад байгаагийн шалтгаан нь өгөө аваа гэдэг зүйлийнх нь дандаа хүмүүс авах сэтгэлгээтэй холбоотой гээд тайлбарладаг. Тэгэнгүүт эсрэгээрээ тухайн одоо энэ тэнцвэр алдагдсан байгаа нөхцөл тухайн тэнцвэрийг бий болгохын тулд өгөх гэдэг орон зайг бол хүн бүр одоо энэ зүйлээр тутамг яваад байгаа. Тэгэхээр өгөх хэрэгтэй гэдэг. Тэгээ адаглал одоо хүмүүс танилцахын тухайд танихгүй хүн бие бинийгээ мэдлэцхийн тулд мэдлэхээс ахуулаад тийм мэдлэгчийн нэг төрлийн тухайд өгж байгаа нэг зүйл байгаа байхгүй хандж байгаа. Гэх мэтчлэн тэгээд яг тэр боолын сэтгэхгүй эзний сэтгэхгүй гэдээ бодоод үзэнгүүт авагч хүмүүс чинь ерөөсөө өөрөө тухайн тэр нөхцөл байдлыг одоо эргүүлээд хариуцлагыг гартаа аваад тэгээд тэр хүссэн хэмжээнд ингээд байлахаас илүүтэйгээр тэр нэг тухайн нөхцөл байдлыг л эргүүлчих хүмүүнийг ингээд баатруудыг хүлээгээл байдаг. Тэгээ бухимдал бол байгаад идэг. Стресс бол байгаад идэг. Асуудал бол байгаад идэг. Тэгсэн мөртлөө асуудлыг шийдъя гэх тэгмүүд өөрсдөө хөдөлж чаддаггүй. Шүүмж байгаад энэ шийдлүүд байгаад энэ гэсэн мөр яг шийдэж байгаа эцдүүд нь юусаа байхгүй байна. Тэгээд яг энэ зүйлийг бодоход яг онгодуудын яриа судруудаас уншихад тэр яг агуулгууд нь би өөрөө анзаарсан юм эсвэл үнэхээр яг тийм агуулгыг шигтгэсэн байт юм бүү мэд. Энэ санааг ер нь нэлийн тод одоо анзаарч өлгөж авсан миний хувьд. Тэгэхээр ирээдүйг одоо ирээдүйг хүлээгээл суугаад авах ш ирээдүйг татан авчирдаг юм аа нөхцөл байдлыг өөртөө бий болгодог юм аа бүтээдэг юм аа гэдэг зүйлийг сонсноос хойш хин нэгнийг хүлээхээс илүүтэйгээр би тухайн одоо нөхцөл байдлыг магадгүй хөсөд байгаа тэр сайхан нийгмийг бүтээхийн тулд миний хувьд ямар оролцоо байна. Би тухайн нийгмийг бүтээхийн тулд нийгэм гэдэг чинь өөрөө дан ганц хөөхөн биш. Дан ганц гэр бүл биш. Маш олон хүмүүс нэгдэл байдаг учраас тухайн нийгмийг бүтээхийн тулд би ганцаараа яг хэдийгээр далай туслан нэмэр гэдэг чиглэн хөөхний орон зай чухалч эхэлээ. Тухайн том үлийг том үр дүнд хүрэхийн тулд яалч багийн тийм зохион байгуулалт олон хүмүүсийн тэр нэгдэл айгүй хэрэгтэй юм байна. Тэгэхээр тэр нэгдлийг бий болгохын тулд би өөрөө
одоо бусдыг хүлээхээс илүүтэйгээр өөрөө тэр өөрийнхөө тэр чадхаар өөрийн зүгээс тэр өгөх гэдэг орон зай миний зүгээс яг ямар зүйлийг зориулж болох вэ? Ямар зүйлээр би дэмнэж дэм болж чадах вэ гэдгийг таньж мэдээд тэгснээрээ тэр бид гэсэн орон зайд нөлөөлөх тэр нэг үндэс нь болох юм болов. Ингэснээрээ магадгүй бидний өөрсдийн хүсэж байгаа тэр нэг бүтээхэд багч гэсэндээ нэмэр болоод ингэснээрээ магадгүй тэр яг хэдийн хугацаанд тухайн нэрийн бүрдхийг мэдэхгүй ч гэсэндээ гадаглаад нэг хэдэн секунд минутыг нааш татдаг ч юм уу те тухайн тэр нийгмийн бүтээхэд нэг багч гэсэндээ нэмэр болох юм болов гэж бодсон. Тэгэхээр тэр эзний хандлага айгүй чухал юм байна. Ялангуяа өгөх штеп хандлага. Айгүй хэрэгтэй юм байна гэж бодсон штеп. Надад сая яг юу гэж бодогдлоо. Яг өөрчлөлтөө та ярьсан бодлоо л та тийм. Ер нь бол өөрчлөлт зөндөө гарсан байна. Тэгээд яг хамгийн тархинд ойроо гана. Тэгээ би нэг подкаст нэг сонссон юм уу сонсдог юм шиг байхгүй зөв тавдаг сонсож байгаагүй. Яг хоо содон уншин гэхдээ дээдсийн блог их уншдаг. Тэгээд энэ хугацаанд харсан чи юм их амар талархдаг болсон юм байна. Одоо ингээл найзуудтайгаа ингээл заримдаа гараад чийлрээд юм уу суугаад ингээл ихэнх нь ингээд амьдралдаа хогтдон ялрахцсан тийм үү. Өстө навш юм байна, стресстэй, найз их юм байна, ажил таалагдахгүй байна гэл. Тэнгүүт би бол одоо ингээ гайхдаг байхгүй. Тэнгүүт миний үед би хэрвээ тэдний оронд байсан болж юу гэж бодсон гэхээр одоо тэг яах вэ те ялрахад одоо яах вэ? Ялрахад угаас юм өөрчлөгдөхгүй юм байна. Тэгвэл одоо ингээл хүлэн зөвшөөрч, талархаа хүлэн зөвшөөрч. Гэхдээ энэ болохоор хана гэсэн үг биш. Тэгэл тэрийг засаас одоо яах вэ? Ингээ ятархах бол хизээж зүг зүйл авчдаггүй юм байна. Гэрээ сэтгэл зүйн орчсон байна. Тэгэл бас асуудал гарч ирлээ. Тэг надад юу гэж боддог гэхээр одоо тэгээ яах вэ? Тэгээ үлдээл ард нь гарах гэж хичээн одоо өөр яах вэ гэсэн бас бодтой болсон юм биш үү ер нь. За бид өмнө ярьсан ярианда нэг алдаатай үг хэлэх шиг л болсон юм шиг байна. Би гэдэг үг оруулсан байна. Олон нь бид гэж байх хэрэгтэй шүү дээ. Тэ ялцгүй подкаст хийгээд явж байхад бол олон хүн нийлээд илүү хувь оролцоогоо оруулах тусам илүү баяждсан байлаа. Тэнгэр Монгол газар дээр гарч байгаа анхны подкастуудын чанарыг харахад ямар байна те. Урд удаан хугацаанд явхад ямар болсон гэдэг нь бол би тэнцээ сайж болсондоо биш те. Бид болсон болохоор нэгэндээ санаа зөвлөгөө өгөөд чадхаараа туслаад хэмжиж явсан болохоор өдөө зэрэгт хүрч байгаа. Тэгээд цаашлаад илүү хөгжих ах гэж бодож байгаа. Яа тэгэхээр хэдхэн хоногийн өмнө те ганц 2-7 хоногийн өмнө яг ганцаар алдаагаа олж мэдсэн. Тэгээд тэр алдаан дээр дөрүүлээд алдаагаа мэдснийхаа дараа засах гэж үзсэн чинь үр дүн гарч илээ. Тэгэхээр цааштай гоё болохоо л гэж бодож чинь. Гэхдээ ам бол гарахгүй. Гэхдээ чанар сайжрахаа л гэж бодож байна. Та бүхэн тэрийг хүлээгээд шимтэн сонсоорой л гэж байна. Миний зүгээс. Тэгээд үзэгчдээс бол олон санаа авч байгаа шүү. Ялангуяа комент доор юу бичиж чинь тэр бүгдийн сайхан бодоод боловсруулад онгод дээдсээс юу асуух вэ гэдэг тэр тэмдэглэл олж байгаа. Тийм болохоор та бүхэнд их баярлаа гэж хэлмээр юм шиг. Баярлаа. Тэгвэл түрүү нөгөө хүсэл нөгөө подкаст сонсоод ямар үр дүн ирсэн гэдэгстэй. Тэгээд би сая өөрөө бодож ирсэн л доо. Тэр ингээд одоо 1 жил 2 жилийн өмнөх би бол нөгөө түрүү ярьж байсан. Хүмүүст ингээд наач зүг биш наач буруу штэ гэдэг байсан юм дээ. Тэгдэг байснаа одоо болохоор ингээд хүмүүс тийхгүйгээр зүгээр ингээд нэг манай үеийнхэн ч нөгөө нэг тэгж ярьдаг штэ. Амар тэглэн штэ. Шүү дээ юу гэдэг читэй ингээд дандаа нэг юм үгийг буруугаар ашигладаг гэх юм уу те. Тэгвэл нь одоо би жишээ нэг өөрийнхөө хүрээлэл найзууд дундаа имэйлэнгүүт нь наа чин чи тэгмээр байгаа мó? Чи үнэхээр тэгмээр байгаа мó гэл тэнгүүд. Энэ дандаа хөгшөө юм шиг энэ дандаа имэшгэ болчихчих гэдэг юм те. Ингээл юм болгон дээр өглөөд тийм гэл тэнгүүд нь би аагүй тэрэндээ бишээ. Ингээд өнгөчийн ер нь айг өвчтэй нөгөө хүн бодол бүхний их бодол гэдэг чинь тэр шиг ингээд өвчөө ингээд амнасаа гаргаж байгаа үг болгоно. Яг ямар үг зү одоо нөгөө нэг юу гэвэл үг үсгийн алдааг чинь би засаагүй шүү дээ. Яг нэг юм утга үгний чинь утганы талаар би яриад байгаа болохоор гэт ингээд одоо нөгөө имэшгийн ингэсээр байгаа одоо манай найзууд ингээд нэг юм хэлж ярих та жоохон бодолтой юм те. Ядал миний хажууд ярих та ингээд
Тэгээ ингээд би нөгөөдтэй ингээд ийм нэг подкаст байгаа шүү. Чи ингээд машинд явж байхдаа ч юм уу те. Эсвэл усанд орж байхдаа ингээд домоо сонсдог те. Тэг тэр үедээ сонсоод үзээрэй. Ингээд ингээд өгчдөг. Одоо хүрээлтэд нөлөөлөх гэж үзээд байгаа байхгүй би. Тэгэхээр нөгөө нэг одоо подкаст сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн те. Хүрээлтэд яг ингээд өөрөө сонсоод би гэхгүйгээр яг ойр тойрондоо сонсохгүй байсан ч гэсэн хад машинд явж байхдаа сонсож байлаа шүү дээ. Тэр хүн чинь нөгөө нэг өөрийн юугүйгээр ингээд сонсож шүү дээ. Тий. Тийм л юм. Эргэн тойрондоо нөлөөлцгөө юу? Нөлөөлё гэдэг ч юм дээ. Тийм л санааглах гэж байна. Би нэг юм хэлчихв. Юу ихээр подкаст яагаад хийж байгаа энэ тэрэж биш ерөнхийдөө за нэг улаач боллоо моллоо гэдэг тэр нэг амьдралын нэг үе биш үү? Тэрний их үед яг энэ өргөөний гэрлээ өргөө гэдгийг судрууд гарч яхад хажууд нэгээ туслаад бас нэг туслах хийгээд явж хахад нэг гоё үг сонсчихсан тухайд тэр юу гэвэл онгод гэдэг нөхдүүд сүнснүүд ер нь яах гэж буугаад байгаа гэдэгтэй холбоотой. Хэрвээ Монгол үндэстэнд Монгол хүн төрөл Монголын одоо хөх толбнууд гэдэг юм уу энэ хүмүүст одоо дахиж сэргэж мандах дахиж Монголыг хамар амгалан бүтээх хэмжээний ч гэдэг юм уу тийм найдлага байгаагүй бол гордлого байгаагүй тийм тооцоо байгаагүй бол эдгээр буухгүй. Ердөө тэр Монгол нь тодорхой хэмжээний найдлага тооцоо магадгүй нөгөөд нэг түмэн жилийн өнгөрснөөс мянган жилийн тооцоо яасан гэдэг нэг судрын гоё өгнүүд байгаа шүү дээ. Тэрэн шиг 500 жилдээ 1000 жилийн тооцоонд явж байгаа учраас эдгээр за нэг удмаа ч гэсэн засчи, нэг улаачаа ч гэсэн засчи, хэдэн удмаа ч гэсэн хооронд нэвлүүлчи. Эвлэнэ гэдэг чинь ухаанах шиг ингээл зүтгээд байгаа учраас энэ дээр нь тухайд нь асууж ирсэн. Яг судар өртөөлж гаргаж ирсэн хүмүүс. Тэгээ тэр цаг чи хизээ юм бэ? Хизээ тэр сайхан цаг чи ингээд одоо нэг төвчээргүй мөнгөт нөгөө л нэг адгуур асуун. Тэнгүүд тухайд юу гэж хэлсэн бэхээр их Монгол улсыг одоо товчон түүхэн тал дээр байна уу ангуудууд яриа байгаа. Эсвэл судар их үед л ярьж илүү. Их Монгол улсыг яг эвлсэн ухаан зарж эвлсэн зорилгонд ор нэгдсэн 60 залуучууд л байгуулсан юм аа. 60хан ширхэг. Нэг 100 хүрэхгүй байх нь шүү дээ. 60 залуучууд нэг зорилгонд ор эвлээд нэг зүүнээс өгчээр харах хэмжээний эвлж нэгдээд гэхдээ нь бол нөгөө цус ойртно гэдэг юм уу харьцаглалтна гэсэн үг биш. Харах онцгой өөр. Гэхдээ нэг овоо руу нэг уул руу хэдэн талаас өсч байгаа шиг 60 залуучууд нэгдснээр их Монгол улсыг тэр жишг 60 залуучуудын жишг нь их Монгол улсыг байгуулсан юм аа. Байгуулахдаа нэг хэдэн 10 жилөө 2 10 жил гэж байгуулсан байгаа тухайд сайн санахгүй. Ер нь тэгж хэлсэн. Тэгэнгүүт та нарын үед бол энэ 60 байтугай тэр үед бид нар цуураа бид тэр үед бид өртөөгөр намнуулж Монголын хууль 3 хоног гэдэг шиг энд шийдвэр Монголын төвд шийдвэр гаргахад Монголын хамгийн захын хэл дээр 3 хоног хүрдэг байсан шиг тийм хурдтай үед бид нар тэгж байгуулж хахад та нарын үед наад утас гэдэг чинь өөрөө одоо бидний ярьдаг цуураа арга шүү. Утас гэдэг та нарын Facebook, Instagram, Viber юу гэдэг, TikTok юу гэдэг. Энэ болгон чинь бусдад утга санаагаа харах өнцгөө мэдээлэл түгээх шүү. Арга шүү. Ийм байхад та нарт бол маш их боломжтой. Тэгээ бидний үе шиг одоо тэгэл маргааш амьд сэрхээ үгүй одоо итгэлгүй тийм хэцүү чангуй биш ээ. Яг мэдээж тэр нэг янз янзын аюул услаас болж лээ. Тэр бол нийтээр бодоход тийм үе биш байхад та нар амархан хийж чадсан шүү гэж уг нь хэлж ирсэн. Тэнгүүтээ хамгийн гоё үг нь юу гэж хэлсэн бэ гэхээр тухайд онгодууд ийм найдлагатай бууж байгаа учраас та нар сайн цагийн ихэнд байгаа хүмүүс шүү гэж хэлсэн байхгүй. Энэ үг одоо бол ингээл толгойд сонсогддог байхгүй. Одоо сайн цагийн ихэнд гэж. Одоо бид нар бол муу цагийн гэдэг юм уу? Одоо зөөрлөх юм бол одоо нөгөө нэг шашны хэллэгээр бол ламын шнар бол цүвэн цагийн сүүлч гэдэг юм уу? Одоо цүвэн цаг буюу бүх муу мухай, бузрам муу мухай, хулгай, зэлгий бидний нийгмээр шүүмжлээд байгаа энэ эдээбэр бүх юм гараад байдаг чинь энэ бүгд нэг ч хүний амьдрал дээр нэг гэр бүл төр хохирол үүсгээд байна. Энэ нийгэмд болж байгаа юм надад миний амьдрал хохироогоод шүү гэд хүмүүс анзаараад байгаа учраас бүх шүүмжлээд байгаа. Бүгд өөрсөндөө тусгаж аваад эхэлж байна. Өөрөөр хэлбэл хохирлоороо таньж эхэлж байна. Ингээд хохирлоороо таниад эхэлсэн тохиолдолд хүмүүс нэгдүгürt мэдээж юу шатна шүүмжлэн, удаахт нь шүүмжилж ягаар хэдүүл одоо та нар ч ингээл одоо хэдүүл тэгвэл яах юм? Гарцсан юу юм? Хэдүүлээ яах вэ гэх бодод эхлэнгүүт чинь тэгээд олон зорилго гарч ирнэ. Энэ олон зорилго чинь нөгөө л 99 тэнгэр гэдэг шиг 99 зорилго магадгүй гарч ирнэ шүү дээ. Тэгвэл зорилго болгохоор нэгдэж явангууд тэнд тухайн баг үснэ. Тэгээ энэ багууч чинь ингээд нэг зорилгонд нэгдсэн багууч чинь юу их вэ гэвэл нөгөө сайн цаг авчрах байхгүй.
түрүү ярьжсэн нөгөө нэг баатар нэг хүн үлээх хэрэггүй. Бид болон өөрсдийнхөө цаг үедээ эзэн байх л тийм үүрэгтэй. Энэ болохоор нөгөө онгодуудын ярьдаг одоо та нарын үе гэдэг нь одоо энэ амьдарч байгаа энэ цаг 2025 оны 1 сарын хэдийн энэ цаг үед амьдарч байгаа 40-т, 50-т, 30-т, 20-т, 10-т, 10-т, энэ хүмүүсийн энэ үеийг бол ердөө үр гэдэг байхгүй. Бид нар бол үр. Өөрөөр хэлбэл тэр сайн ирэх гээд байгаа сайн цагийг бид нар авчрах юмсан гэж тэр улс шиг болох юм чинь тэр гадаад шиг тийм болох юм тэр гадаад өстой гоё гэдэг магадгүй тийм сайн цагийг гоё гэж байгаа цагаа авчрах тэрнийхээ төлөө үрийг газар хөрсөнд буулгахаар тэр үр чинь услаад яхаар ялцраад тэгээ үнслээд ингэ явдаг шиг бид нар яг тэр өөртөө үр байхгүй гэдэг. Тэгээ тэрийг л ойлгох юм бол бид яг сайн цаг ихэнд байгаа гэдэг нь амар ч явахтай. Одоо бас нэг буруу ярьцлаа байхгүй. Тэр бол сайн цаг ихэнд байна гэдэг чинь бид нар маш том боломж бид нар маш тийм азтай. Талаар хэрвээ бид нар муу цаг ихэнд байсан бол яах вэ? Уруудаал гэдэг нэг уруу талд явсаар байгаа л нөгөө нар үзэхгүй л өгнө шүү дээ. Гэт бид нар нар үзэх боломжтой байхгүй. Тэгээд тухайн үед бас л нөгөө мөнгөч адгаал асан ш. Тэгвэл тэр сайн цаг хизээрх гэсэн чинь энэ цаг үедээ хэр эвэлж, хэр хамтарч үйлдэн, хэр бүтээж, хэр мөрөө өвөө үлдээж, хэр бусдаж эхлэн тэр хэрэг харах юм бол чи өхөөс өмнө харагдсан байхгүй. Тэгэхээр одоо бид чийтэй ч одоо би нэг 60 70 хүрлэх чи нэг 20 30 жилийн юм яриад шүү дээ. Тэгэхээр тийм ихэнд байгаа учраас энийг бүтээгч нь бид бүгд өөрөө учраас л өөрсдөө гэдгийг л ойлгох юм бол бид нар бол нэг сайн цагийг л бүтээх тийм эцдүүдэлтэй тэгж л бодчихдөг. Тэр үйлдэх гоё. Тэгэнгүүт нар чинь л нөгөө нэг Монгол улс дахин мандан бадарна гэдгийг чинь суурна. Нөгөө л онгодуу талаас яриад ш тийм ээ. Нөгөөдөл чинь буусан байна гэдэг чинь гордлого байна л гэсэн үг байхгүй. Огт гордлогогүйсэн бол мөнгөтд онгод бууж яах юм? Угаас сүнх юмдэр бууж яах юм? Хаашаа нөгөө би энэ ашиглаад нэг хидаяг цай уух гэж үгүй тий. Тэд нар чинь нэг ажилтаа уушаас за би энэ нэг Монгол гэдгийг одоо Монгол гэрээ ботгоод өдрөөс сууж Монгол гэрээ ботгоод энэ Монгол гэдэг энэ тооныг өргөхийн тулд за би энэ үнэн юм уу, энэ хан юм уу, энэ шалан юм уу, энэ ханы үдээр нь ч юм уу болчих юм байна гэдэг тооцоотой, гордлоготой тэрний төлөө бид нар энэ улаачаа хөгжүүлэх юмсан, тэгжиж дэвчих юмсан, тэгж бүтээх юмсан, хийх юмсан, гол нь үйлдэх юмсан гэдэг тийм чиглэлтэй байгаа учраас эд чинь буцсан байхгүй. Тийм болохоор л одоо юу гэдэм. Одоо чинь манай ингээд подкаст ингээд явж байгаа чинь тэр онгоц шид юм уу, энэ онгоц шид юм наад чинь ямар нэртэй онгодоо баг л нэрийг мэдчих юм бол ярьж байгаа нь үнэн гэж ойлгоод идэх чинь хүмүүс. Гэтэл үгүй байхгүй. Нэр биш. Юу ярьж байгаа гол нь гол. Нэр биш юунд төгтөлж байгаа юм гэдэг нь гол. Нэр биш юу чиглүүлж юу үйлдэж байгаа гэдэг нь гол байгаа байхгүй. Тэгээ бодохоор бид нэр тийм юу манай баг бол зөв баг шүү. Дууршил дуганд. Тэгэл биш. Нэг грэс чимэрч байгаа. Наадам шүүц. Тодлоо тэгээ сайхан байж. Наад төгөлөө манайхаа сонсон баярлаа. Тэгээд дараагийн подкастт уулзъя. Баярлалаа.